За буйны ойдгын үйлээс бүтээлгсэн бурхан залж яваад байгаа хүмүүс маш их байдаг. За энэ ямар учиртай юм гэх юм бол хөө өнгөрөхөөр өөрийнх нь дагаж турсан мэгний бурханыг бүтээлгэж дараагийн төрлийг олохын тулд тухайн хүний өөрийнх нь талигчийн хөрөгтэй хамт өмнө майн өгжөө зул ирж дараагийн төрлийг олохын тулд 40 соногтны нүүлийг хийдгээ. За 40 соногийн барагдаад үйл барагдад дуусчаад байтал нөгөө хүмүүс маань нөгөө бурханыг аваад үлдчихдэг. Тэгээ залж яваад иддэг. Гэтэл тухайн хүний дараагийн төрлийг олохын тулд бүтээлгсэн хамгийн гол зүйлийг аваад үлдчихээр тухайн хүн дараагийн төрлийг олохгүй асуудал үүдээ. Нөгөө тал дээр хүн хизээч өгсөн хүний хойд хуулиас бүтээлгсэн бурхан залж явдаггүй маа. Үнэхээр бурхан дахиад шүтэж залж явмаар бол өөрийнхөө дагаж турсан мэгний бурханыг шүтэж явдаг. Эсвэл эцэг өвгдөөс улбаалж ирсэн удмынхаа бурхан дахиад шүтэнийг залж явах хэрэгтэй байдаг. Тэгэхээр ер нь бол буйны ойдгын үйлийг гүйцэе гэж бодж байвал одоо тийм ээ хамгийн гол одоо өөрийнх нь талигчийн дагаж турсан мэгний бурханыг 40 соногт нь үйл нь барагдахаар яг 40 соногт дээр нь ганданд нь авж залж хаана бүтээлгсэн тийм ээ тэр газар авч устгалд оруулах хэрэгтэй байдэн шүү. Тэгэхээр өксөний ойдгуулийн бурхан дахиад хадгалж явж болохгүй шүү гэж би бас хэлмээр байна.